Сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Замуу цомдох онцгой байдлын хэлцээс бэлтгэн өргөдөг подкастын маань шинэхэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Энэхүү 8 дахь дугаарын зочноор Замуу цомдох онцгой байдлын хэлцийн галт төмөр унтраах аврах 17 дугаар ангийн захирагч Ахмад Даваа Эрдэнэ маань оролцож байна. Эрхэм ахмадын амрыг ирээ. Танд энэ өдрийн мэндийг хүргье. Амрыг ирээ. Та бүхэндээ ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. За өнөөдөр хоёулаа ярилцах сэдэв маань бол галт төмөр унтраах аврах ангийн захирагч гэж яг ямар ажил эрхэлдэг, ямар үүрэг гүйцэтгэдэг хүнийг хэлдэг вэ? Тэр талаар одоо ард иргэдтэй мэдээлэл хүргэх байгаа. За тэгэхээр та энэ албандаа хэдэн оноос хойш ажиллаж байгаа вэ? За одоо ямар хүсэл сонирхлоор энэ байгууллагатаа орж ажиллах болсон бэ? Тэр талаараа мэдээлэл өгнө үү? Мөн өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач. За энэ удаагийн дугаартаа урьж оролцуулсан та бүхэндээ баярлалаа. Намайг Баясгалангийн Даваа Эрдэнэ гэдэг. За гэр бүлийн байдал гэх юм бол ам бүл дөрвөлээ. Эхнэр 2 хүүхэдтэй хамт амьдардаг. За онцгой байдлын байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байна. За анх онцгой байдлын байгууллагад яагаад орох болсон юм бэ гэх юм бол ер нь 10 жил тохиосаал цэргийн байгууллагад орж ажиллана гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан. За тэгээд 10 жилээ төгсөөд хууль сахилгын сургууль буюу одоогийн дотоод хэргийн сургуульд анх 9 ороод 2019 онд дотоод хэргийн сургуулийг төгсөөд анх офицер буюу тэслэгч цолоо аваад Төв аймгийн онцгой байдлын газрын галт төмөр унтраах аврах 75 дугаар ангид салааны зэрэгчээр томилогдсон ажиллаж анх ажлынхаа гарааг ихэлсэ. За тэгээд нийслэлийн онцгой байдлын газар болон Дорногов аймгийн онцгой байдлын газрын галт төмөр унтраах аврах 17 дугаар ангийн зэрэгчээр томилогдсон ажиллаж байна. За гал унтраах ангийн захирагч гэдэг албан тушаал маань ер нь яг юу хийдэг вэ гэх юм бол ер нь бол унтраах чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Бие бүрэлдэхүүний болохоор хууль тогтоомжийг хэрэгжүүлэх. За ангийн бэлтгэл бэлэн байдлыг хангах. За аль багштынхаа бэлтгэл сургуульд сахилах хариуцлага. За тэгээ нийгмийн асуудлыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилладаг. За тэгээ бие бүрэлдэхүүний маань буюу гал унтраах ангийн бэлтгэл бэлэн байдал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах. За тэгээ гамшиг осол болон галт төмрийн голомтод мэргэжлийн удирдлагаар хангах буюу удирдан чиглүүлэх гэдэг албан тушаалыг эрхэлдэг байгаа. За та галт төмөр гамшиг ослын дуудлага мэдээлэл дээр ажиллаж явах явцдаа өөрт одоо нэг хоногсон тийм дуудлага мэдээлэл гэдэг юм уу, тий анхны дуудлагч гэдэг юм уу, тэр талаараа хуваалцаад ярил. За галт төмөр гамшиг ослын дуудлага мэдээлэлээр гарч ажиллаж явах хэвчээд одоо дотор утсан сургамжтай зүйл гэх юм бол ер нь аль багштараа нэг бахархсан тухай үед тийм зүйл байдаг. За тэр нь болохоор яг юу вэ гэх юм бол автосол 2019 оны 1 сарын 8-ны өглөө 6 цагт яг энэ замун үдэд болсон осол байдیں۔ За тэр осол маань болохоор би яг Улаанбаатар хотоос замун үд 90 чиглэлийн автобусанд зорчиж явж явах хугацаанд болсон осол. За тэгээ замун үд сум яг энэ орж ирдэг Тэмээтэй хаалга буюу энэ цагаан хаалгыг 19 оны 1 сарын 8-нд яг автобус мөргөж аваар болсон. Тэр хүн бол хүн болгон мэдж байгаа хны тэр хар өдрийг. За тэр осол дээр болохоор би яг өөрөө сууж явж байгаад тухайн осолд өртөөд тэгээд яг аваар болцоод байж явах хугацаанд галт төмөр унтраах 17 дугаар ангийн бие бүрэлдэхүүн маань яг дуудлага мэдээлэл аваад хүрэлцээ очиж ажилласан байгаа. За тэгээд яг ажиллаж явах хугацаанд яг өөрөө би анх унтаж явж байгаа л яг ингээд сэрсэн тэгээд аваар болсон байсан. Тэгээд яг тухайн үед бол яг сар шин болж ирсэнтэй холбогдуулаад ер нь настай хүмүүс холцоо их зорчиж исэн. Тэгээд тухайн ганц 2 настай хүмүүс яг өөрөө бас гарах боломжтой тухайн үед бас хөдөлгөөн хийж болж исэн болохоор ганц 2 дотор ингээд гатцсан байгаа настай нэрвдэгчийг дотроос хатууснаас гарах ажиллагааг явуулж байгаа. Тэгээд өөрөө ямар ч хөдөлгөөн хийх боломжгүй буюу яг нөө дотор тусаалталт ихтэй байсан болохоор яг ингээд ухаан баларцсан яг үедээ ингээд байж байхад яг онцгой байдлын бүрэлдэхүүн маань хүрэлцэн ирээд яг тухайн үед дотор нэрвдсэн байсан, гатсан байсан иргэдүүдийг яг гарах үйл ажиллагаа явагдсан. Яг тухайн яг тэр тийм зурсан бодол төрөхөд бол яг албаагчтайгаа хараад хамгийн их бахархаж исэн зүйлтэй. Тэгээд яг тухайн дуудлага мэдээлэлээр ажиллаж исэн
аль багштайгаа одоо мөр зэрэгцээд ажиллаж байгаадаа их баяртай байдаг. За тэгээд тухайн дуудлага осол энэ дээр бас амь насын минь бас аварсан эмч нартай болон онцгой эдлийн байгууллагын нийт аль багштай бас баярсан талархснаа илэрхийлье энэ дэлгэмжүүлээд. За энэ хүү тухайн осол яг болж явах явцад өөрөө та айл ангид салбарт ажилладаг байсан юм бол? За яг энэ осол болоход би дотоод хэргийн сургуульд суралцж исэн. 4-р курс буюу төгсөх ангийн оюутан. Яг нэг уртын амралт эхлээд. Яг амралт эхлээд наашаа явж явах хугацаанд ТV хэрэгсэл зорчиж явж явах хугацаанд осолд ороод тэгээд явсан байгаа. Зөв. За тэгээд тухайн ослоос хойш бас яагаад онцгой байгууллагад ингээд өргөжлүүлэн ажиллаад тэгээд явж байхдаа бас хувь тохиолдлоор хаачим замун үз сумынхаа онцгой эдэлд буюу тухайн 17 дугаар ангид ангийн зэрэгчээр томилогдсон ирээд ажиллаж байна. Тэгээд бас хувь тохиолдлоор бас эргээд энэ замууд нутаг оронд бас ирээд ингээд ажиллаж байгаадаа бас их бэлгшээдэг байгаа. За тэгвэл он гарсаар онцгой эдлийн хэлтсэн хэмжээ нь 11 сарын байдлаар галт төмөр гамшиг өслийн дуудлага мэдээлэл хэр их бүртгэгдсэн байгаа вэ? Тэр талаар мэдээлэл өгнө үү? За 2025 он гарснаар буюу одоо 11 сарын байдлаар галт төмөрийн тарах 17 дугаар ангийн хэмжээнд 40 орчим гамшиг осол болон галт төмөрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. За энэ 40 орчим дуудлага мэдээллийн одоо дийлэнх цохилжуу дуудлага мэдээлэл нь яг ямар дуудлага мэдээлэл бүртгэгдээд байгаа юм бол? За ангийн хэмжээнд төлхөө бүртгэгдсэн дуудлага мэдээлэл маань объектын галт төмөрийн дуудлага мэдээлэл өнөөдөө дийлэнх хувийг эзэлж байгаа. За ер нь галт төмөр болох гарах шалтгаан нөхцөл маань ер нь бол иргэдийн санамсар болгоомжгүй зүйлээс болон хайхрамжгүй байдлаас ер нь галт төмөр үүсэрлэн гарсан. Шалтгаан нөхцлүүд маань ерөнхийдөө яаж байгаа. За тэгээд объектын галт төмөрд бүртгэж байгаа дуудлага мэдээллийн яг шалтгаан гэх юм бол ер нь үнс нурмаа ил задгаа асгах, цахилгааны аюулгүй байдлаа хангаагаас болж галт төмөр гарах эрсдлүүд маань үүсэт байгаа. За тэгвэл босоо тэнхлэгийн А0102 зам дагуу одоо энэ автын осолж гэдэг юм уу том аврын автомашин шатаж байна гэсэн дуудлага мэдээллүүд бас бүртгэгдээд байгаа. Энэ талаар та ард иргэдтэй хандаад зөвлөгөө мэдээлэл өгвөл? За ер нь том аврын автомашин шатсан дуудлага мэдээлэл маань ер нь 8 сар гарснаас хойш арай дуудлага мэдээллийн ер нь дийлэнх хувийг бас эзэлж байгаа. 8 сараас хойш. За энэ том аврын автомашин шатж байгаа шалтгаан маань ер нь жолооч нарын хайхрамжгүй үйлдэлээс буюу одоо нөгөө тээврийн хэрэгслийнхаа бүрэн бүтэн байдлыг үзээгүйгээс юм уу? Нэг бол нэг замын хөдөлгөөнд оролцоод явж явах хугацаанд гарсан зөрчлийг мдэггүйгээс болж хөдөлгөөнөө өргөжлүүлэх явцад гарч байгаа зөрчлүүд маань ерөнхийдөө энэ галт төмөр гарах нөхцөлийг ер нь бүрдүүлээд байгаа. За тэгээд ер нь дийлэнх одоо энэ сүүлийн 3 дугаар улирал буюу энэ 4 дугаар улирлын эхэнд гарч байгаа дуудлага мэдээллийн ихэнхийн энэ том аврын автомашин шатах дуудлага дийлэнх хувийг эзэлж байгаа. За тэгвэл энэ том аврын автомашин жолооч ард иргэдтэй хандаад юу гэж урьдчилан сэргийлж зөвлөмж хүргэмээр байна та? За жолооч нардаа хариуцлагатай байж замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхаа бүрэн бүтэн байдлыг үзчихдэг. За хэрвээ хол замд тээвэр үлдчихэж байгаа бол та нэг 100 км-тэй юм уу нэг бол 50 км-тэй нэг яваад нэг зогсоод машин тэрнийхээ бас бүрэн бүтэн байдлыг шалгаад цаашаага замын хөдөлгөөний үргэлжлүүлэх чиглэлээр бас аюулгүй байдлаа болон эдгэрнгөө бас авраа хамгаалахаар бас та ингэж урьдчилан сэргийлж ажиллаач гэж уриалмаар байна. За галгааны улирал эхэлсэнтэй холбогдуулаад одоо энэ гэр орооллын айл өргүүд ч гэдэг юм уу аж ахуй нэгж байгууллагуудтай ер нь хандаад ямар зөвлөгөө мэдээллийг өгмөр байна та? За аймгийн хэмжээнд Дорногов аймгийн онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд галгааны улирал эхэлсэнтэй холбогдуулаад гэр орооллын айл өргүүдээр хяналт шалгалтаар явах
өдөртөмж ажил маань эхэлсэн явагдаж байгаа. За тэгээд айл өрхүүдээрээ аль багшд маань өөрсдөө хариуцж авсан хороо багийн айл өрхүүдээрээ яваад иргэдтэй заавар зөвлөмж хүргээд яг газар дээр нь очиод иргэдтэйгээ уулзаад яг гарч байгаа зөрчил нь юу байгаа гэдэг талаар заавар зөвлөмж өгөөд ажиллаж байгаа. За тухайн одоо яг үзлэг эхэлснээс хойш явж байгаа процессд маань яг гарч байгаа илэрж байгаа зүйлүүд маань болохоор үнс нурмаа хайхар боломжгүй зүйлээс болоод төмөр тагтаа савнд хийхгүй зүгээр канистер юм уу нэг бол тийм шатах материаланд хийж хөргөөд байна. За тэрнээс болж та тухайн пяуэр зүйлэнд гаргаад гадаа тавьждаг нөгөөх маань шатаад бас эрсдэл үүсэх эрсдэлтэй учраас та бас галтмарын аюулаа сурсан сэргийлээд гаргаж байгаа үйлдэлтэй жоохон анхаараач. За тэгээд 100 фишн 100-аа хэрвээ галж байгаа бол юу аа жаврыг гаргаад дотор эхлээс нь хөнгөн цаас юм уу ер нь аргал уугуулад юм уу тийм төмжлэн гаргаад тэгээд галгаагаа эхлэх. Тэгээд дээр нь болохоор энэ үнс нурмаа авч галгаа эхлүүлэхгүй галхаргаа битүүмжлэлийг яахгүй шууд галгаа хийснээс болж бас 100 дэлбэрэх тэгээд дутаажилт осноод гадагшаа гоош дотшоо цохох болно угаартах тийм өстөд бас үүсэх эрсдэлтэй байгаа тул иргэд та бүхэн маань бас галын хэлгүй байдлаа хангаж усан сэргийлэх заавар зөвлөмжийн маань бас хэрэгжүүлж биелүүлж ажиллаарай гэж уриалъя. За баярлалаа. Энэхүү дугаарын зочноор хүрэлцэн ирж оролцсон танд маш их баярлалаа. Цаашдынх нь ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. За баярлалаа. Та бүхнийхээ ажил хөдөлмөрч гисэн гэр бүлд нь эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Баяр таа.